2012 оноос гадаад харьяатаар ажиллаж байсан Пүрэв Дорж дарга одоо өнөөдөр Улсын их хурлын гишүүн. Яг солонгосын хил дээр хэдэн монгол хүнийг буцаана. Тэр өдөрт нь Монгол улсын хил дээрээс төдий тооны солонгос иргэдийг буцааж исэн тохиолдол байсан. Элчингийнхаа би сонсоосоо гэж хүсэж байгаа. Сонсоосоо гэж хүсэж байгаа. Яагаад тэр үед хил дээрээс буцааж исэн монголчуудын тоо багассан гэж ярьдаг. Тэ? Багассан гэж ярьдаг. За энэ дээр бол тухайн үед ч тэр бид нар бас эсэргүүцчихсэн. Ингэж болохгүй гэж. За өнөөдөр бүгд найрамдах Монгол улс одоо бүгд найрамдах Солонгос улсын иргэдийг аялал жуулчлалын чиглэлээр визгүй зорчуулж байгаа. Гэхдээ аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхлэх олон дахин давтамжтай орж ирж байгаа иргэдийг Монгол улсын хил дээрээс бас буцааж байгаа. Энэ бол нөгөө талдаа бас л бид нар нөгөө аялал жуулчлалын жил зарласантай холбогдлолтойгоор зөрчилдөд байгаа юм шиг асуудал үүсэж байгаа. Ер нь яг зөвхөн өнгөрсөн хугацаанд бид нар ийм ёс төлөвшил гэдэг юм уу ёс суртахуунаа бид нар барьж ирсэн л дээ. Нөгөө талдаа бид нар ийм сул дорой байдлаа өнөөдөр хүртэл бид нар илэрхийлж ирсэн. Бид нар энд ийм ярьчихаар тэнд одоо тэгчгүй дээ. Энд нэг улсын хурлын гишүүн ийм ярьчихаар тэнд нэг ийм асуудал үүсчихвээ дээ гэдэг ийм асуудлууд. Тэгээ би бол байнгын орон гишүүн биш, дэд орооны гишүүн биш. Монгол Солонгосын парламентын найрамдлын бүлэгт бас тодорхой хэмжээний саналууд ирсэн учраас хүний эрхийн үндэсний комиссод хандсан. Хүний эрхийн үндэсний комисс маань би бол ажлаа муу хийсэн гэж дүгнэж байгаа. Ийм учраас цаашлаад хүний эрхийн дэд хороонд хандсан. Дэд хороо асуудлыг аваад хилцэж байгаа. Дэд хорооны гишүүд маань өөрсдийнхөө байр суурьаар шийдвэрлэнэ үсттэй. Гэхдээ эцэг их асран хамгаалагчгүй хилээр нэвтрүүлж байгаа насан туршаагүй 3 хүүхдийг та нар бодоорой. Өнөөдөр Солонгос хүний эрхийг Монгол улсад дээдэлдэг мөртлөө Монгол хүний Солонгос дахь эрхийг дээдэлдэг Монгол хүнийхээ төлөө ажилтдаг байгууллагагүй байгаа ш. Нэг үгэлт. Би 4 сар Солонгост очисон. Элч сайдын яамн дээр байж хат уцаар ярьж. Нөхрийг буцаацсан. Аав ээж нь байхгүй жирэмсэн эмэгтэй. Тэр өдөр төрөх гээд ганцаархан гэртээ байж ах жишээд өөлөө тайлаад бөө юм болчих. Гэтэл элчин сайдын яам нь өөрөө 17 хүнтэй байх жишээд. Гэтэл нөгөө талдаа гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамны зөвхөн дарга нарын хамаатан саданг томилдог хөдөлмөр эрхлэлт буюу одоо 3000 орчим гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн эрх ашигыг хамгаалах тал дээр ажиллаж байгаа 23 албаа гэж байна. Зөвхөн сайдын тушаалаар байгуулагдсан. Өнөөдөр Жаргалмаа гэдэг гишүүн улсын хурлын гишүүнээсээ буугаад тэнд очиод ажиллаж байна. Энэ зарчим юм уу? Сайн зураг гишүүнээ зарим ярьж байгаа юмтай би санал хэлж байна. Бид нар зарчмаа явах хэрэгтэй. Гэхдээ хүний эрхийн дэд хороогоор орж байгаа энэ асуудлыг гадаад харилцааны яам, хүний эрхийн үндэсний комисс авч үзээд саналаа илэрхийлсэн болов уу гэж ойлгож байгаа. Энэ дээр хэрвээ та бүхэн маань саналаа хэлээгүй байгаа бол сандаг очир гишүүний хэлсэнчлэн одоо бүр эрхийн та бүхэнд маань байгаа. Бидний хувьд бол Монгол Солонгосын парламентын найрамдлын бүлэгт ирсэн саналыг үндэслээд иргэдийнхаа санал дээр үндэслээд энэ асуудлуудыг бол та бүхэн танилцуулж бас явж байгаа шүү гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна. Баярлалаа. За мөнх төрийн наран тоյны арга гишүүн.